Иргэн танд цагдаагийн байгууллага албаагчтай холбоотой мэдээлэл гомдол санал байвал цагдаагийн ерхий газрын 126 дугаард хандна уу? Хот хоорондын замд үйлдэгдэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн аюулгүй зорчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас улсын чанартай авц зуунд байрлах 13 хяналтын цагийг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штабаас өнгөрөгч 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штаб дээр орон нутгийн хяналтын 13 постод ажиллаж байгаа албаагч нарт хяналт тавьж ажилласаар 11 сарын 2017 оны 11 сарын 14-өөс 11 сарын 25-ны өдрийн хооронд нийт 4333 зөрчил илрүүлснээс согтуугаар дээврээс жолоодсон 19 гар дүүслийн гэрчлэгээгүй мал мах хатсан 24 зөрчил илрүүл ажилласан байна. За иймд жолооч та бүхэн өөрийн амнаас болон бусдын амнасыг эрсдэлд оруулахгүй замын хөдөлгөөний дүрмээ баримталж соёлтой оролцсноо шилмээр байна. Ийхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм а. Хяналтын постуудын үйл ажиллагааг цагдаа ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд захим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна. Зөвхөн одоо сүүлийн 2 сарын байдлаар ихтэл энэ нийт цагдаагийн анги байгууллагуудын албаагчтай ажиллаж байгаа постууд дээр 161 иргэн согтуугаар тээврээс жолоодож байгаад саатуулагдсан байна. За мөн жолоодох тээврээс жолоодох ирэхгүй 136 иргэн одоо илэрсэн байна. Зөрчил илэрсэн байна. Тэгээ энэ дөр бол мэдээж зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцсон. Газар дээрийн зөрчлийг арга хэмжээ авч тооцож байгаа. За энд ажиллаж байгаа албаагчид бүгд цагдаагийн байгууллагаас тавьж олгоцсон таблет тай шууд энэ төвтэйгээ штабтайгаа холбогддог, дүн мэдээгөө өгдөг, зөрчил гаргагчийг одоо энэ захим дүрс харж арга хэмжээ яа тооцож байгаа бүх юм хяналтанд байж байгаа учраас дээрх яригдж байгаа энэ зөрчлүүдийг бол гарахгүй бах тал дээр л одоо ганц цагдаагийн байгууллага биш иргэд төрийн байгууллагууд одоо бусад олон нийтийн байгууллагууд бүгд хамтарч оролцож ажиллахыг анхааруулж хүсэж байна.